За одоо судалсан байж би ярих гэж. Чи би хөөдрөм яриад үгүй чи үгүй гэж юм. Чи одоо ярих гэж байж тэр сагдаа магтаага дуучих заа яа. Боо энэ ажлын албаны цагдаа сэргийлгүүдгээр дуудаад талтай яасан гэдэг юм. Хүн орж ирээд оромжлоод байна. Доромжилсан юм алга. За байж. Энэ нөгөө юу юм биш нөгөө пүр хатантай ороо гар бариад пүр хатан хэлтлаандаа талчнаад нөхөр яг мөн биш. Нөгөө пүр хатан тэнд сэвэлцээд энийгээ явуулсан юм л да. Чаавс бити юм байл та. Чи ядаж Монголын мянган инженеруудыг хүндлэлтэй. Эднүүд байж ах юм. Манай инженерээс хийж эхэлж байгаа. Чи ямар хайшаа хязд өгөхөө. Хөөд дүн жуурч уншиж судлаагүй ингээд орж ичээд дураараа сая техникийн садлгараа тасарчлаа шүү манайхаа. Байж. Хотын цагтаа мөн юм байна. Танаа дуусч байна. Энэ орж иж ингэж дачсан байхгүй шүү дээ. Ой зүгээр гараа. За юм байна л да. Над нэг мессеж ирсэн заяа. Чи тэр мессеж над цагтаа дөг авч өгчтэй. Цагтаа өгч. Тэг бид шалгуулъя л та. Цагтаа даадаг гэж өгч тэгээ шалгуулъя. Гүг яах эхлээд өөрөөс чинь би асуугаад тий заяа. Үгүй чи надад асуулт би хариулт сүлжээч биш дээ. Тий 10 мараас гэсэн мессеж үзүүлчихтэй. Нотлогоо. За ингэж байна. Ингээд Монголын хуульчдын холбоо гэж байдаг. Хөөе ингээд сонсч суучих хэрэг. Авцуураад чиний үг гэж авцуураад гарч. Монголын хуульчдын холбоо гэж байдаг. Хуульчдын холбооны сонгон шалгаруултыг АТГ одоо тагнуулаад шалгадаг. Тэг хяналтанд идэг. Та нар энэ инженери, ерөнхий инженери, зөвлөх инженерийн шалгалтыг инженерийн шалгалт гэж байдаг. Зөвлөх шалгалтыг авд юм уу? Чамд ямар ч ойлголт алга. Зөвлөх инженерийн шалгалтыг эдгээр зүгээр гадуур юм шоом явж байна. Зүгээр байж байгаа юм. Энэ хараад зүгээр ахаас би өчигдөө хамраа тусгаж худлаа үний юм зүгээр чи хий. Зүгээр. Лэшин харах уу? Байж. Байж би харуулаад. Наадга тэр цагтаа өгөх гэж. Эдий зүгээр энэ болж. Ямар ч нотлогоо авахгүй гэж худлаа яриад байна. Би ширээ хөдлөөд энэ хамар шахахтаа цусгоочих гээд. Тэр чамайг барьж аваад зүгээр ахын зүгээр хангалттай савч шүү. Зүгээр уу. Энэ зүгээр нэг зодон нүдээ идэх гар энэ хараа. Үчирхийлэгч гар энэ чи алин нүдэж л авч. Ямар ч нотлогоо байхгүй ингэж хүн хөтлөө байна. Энэ даалгавар гартгүй. Зүгээр байж хөөе. Би харуулаад тий. Чиний чаалсан чатыг хүн над руу явуулсан чи харж байна. Энэ хараа. Энэ харж байна уу? Би бол нийслэлийн хөрөнгө оруулалтыг бүгдийг нь унгаана гэж юм заяа. Тэ унгана. Хараа. Гант тулга Баатар мөн биз дээ харж байна уу? Тэгэд надад Facebook Messenger Монгол улсын зөвлөх инженерийн шалгалтыг зүгээр энэ ч төрөөсийн байранд ажилладаг. Бараг энд нэг гэр бүлийн хоёр нөхөр л ингээ олгоо сууж шүү. Юу гэдэг? АТГ-ийнхаа энэ заяа. Нэг зөвлөх инженерийн лиценз сонгоход 10 сая 20 саяын шалгуулалт явж байна. Мянган орн 10 тэрбум төгрөг заяа. Та нар юугаас хүчтэй? Инженеруудыг эдгээр сургадаг гинэ. Тэгээ жилдээ энэ барилгын яамнаас 2-300 сая төгрөг гинэ энэ барилгын яамны харийн агентлагаас авдаг гэж. Дураараа шаа. За чи эдэн төгрөг авдаг яриадах юм дөө. За зүгээр бүчгэлгүй ярина шүү. Нэг төгрөг авдаг. За чи Монгол улсын барилгын яамнаас эдэн төгрөг авдаг зөвлөх инженерийн хувьд. Тийм мөнгө авдаггүй гэдэг галзуураад. Авцсан бай. За зүгээр байл та. Мөнгө үтгэхээ байл та. За ямар ч хууль хэрэгцүү. Зүгээр нэг ийм бацаа Монгол улсын юу заяа зөвлөх инженерийн эрхийг сунгаад сууж байна. Тэгээд нэг хөлхний сургууль төгссөн байчка энд ирээд зөвлөх инженер болно. Тендерт орно энэ өндөр барилгуудыг барина. Тэгээд нурагдвал яах вэ? Боддоо газар хөдлөл яах вэ? Тэгээ харьяа одоо барилгын энэ харьяа байгууллагуудаас эн чинь бас зөвлөгөө үзүүлээд жилд 2-300 сая төгрөг авч байна. Мэдээлэл ирж байна. Цагтаа дууд хуцаараа та нар Монгол улсын заяа бүгд бүтэн барилгын салбарыг энэчээд оромжлоод сууж байна заяа. АТГ-ийнхаа энийг шалгах хараа мессежинд харуулъя. Хуцаараа надад ийм мессеж ирсэн заяа. Харуулъя та нарт заяа. Фотошоп байна уу? Хуцваа. Хуц заяа харуулъя заяа. Хар. Энэ мессеж нь юу гэж байна? Гант тулах. Би бол нийслэлийн хөрөнгө оруулалтыг бүгднгийг нь унгана хөрөнгө оруулалтын техник. Тэгээ шалгалтандаа ирж өгье доо яасан биднес би нэг хийгдэг гинэ. Хотыг ийм болгож байхад улс төрч юу гинэ. Ингээ шааж байгаа гараа. Тэгэл унгана мөнгө авсны тэнцүүлнэ.
Одоо Монголын хуульчдын шалгалтыг ахынтай. Хуульчдын шалгалтыг тагнууд хаатыг шалгалтын заяа. Танах зөвлөх инженерүүдийг эдгээр шалгахгүй байна заяа. За чи сайн бичлэг хий. Тэгээ ямар юу нэ? Монгол улсын барилгын салбар зүгээр нэг түрээсийн байранд баг энэ лиценз эрхийн сунгаас сууж байна. Энэ гэр бүлийн хоёр нөхөр заяа. Энэ араа энэ хүүхэн, энэ авгаа саяны нөхөр хоёр. Энэ араа Монгол улсын барилгын зөвлөх инженерийн лицензийг энэ авгаа саяны нөхөр хоёр олгож сууж байна. Тэгээ юм асуу гэсэн чинь салгалаа сандраад үтгэж гаргаад уцрууц удаач авах гээд солиороод байхын цагдаа дууд. Энэ гүчирхийлэгч хоёр сууж байна заяа. Энэ жил хэдэн хүн бүртгүүлсэн бэ? Монгол улсын ерөнхий инженерийн шалгалтыг эдгээр аван заяа. Боддоо гошин шогоо. Зүгээр ой гарч гişиг. Ой байгууллага танах хувийн компани төрийн бас байгууллага заяа. Сургалтын алба гинэ. Нэг гिचгчийн тавьчихсан. Одоо техникийн сургалт төгссөн, бакалавр төгссөн эдгэрт юу сурахгүй энэ улгачууд. Энэ гуйлагчингууд Тэгээ энаараа сургалтын танхим биччихэ. Сургалтыг, магистрийн сургалтыг техникийн сургалт хийдин заяа. Ойлгосноо? Докторийн сургалтыг техникийн сургалт хийдин. Хуцва. За тэгээд шалга итгэ олон юм хуцаад. Та нар бүгд хувийн бараа зарж явал хамаатай. Та нар Монгол улсын зөвлөх инженерийн шалгалтыг энэ зүгээр бараа зарж байгаа юм шиг аваад сууж шүү. Орж ирчээ лайвс хүнд оромжилчоод Дормжлог асууж. Баахан дормжилж аяахад байгаа юм. Бол хуцаараа. За. Гарч гişиг. За энд нэг авгаа нөхөр хоёр Монгол улсын зөвлөх инженерийн одоо лицензийг заяа. Зөвлөх инженерийн шалгалтыг аваад сууж байна авгаа нөхөр хоёр. Хувь хар. За энийг зэгцэд энэ хулгайчуудыг. Хараа. Тэгээ энэ дээр нэг суудсан. Нэг нь ерөнхийлөгч нэ хуцсан үс юм амбарт суучаад. Тэгээ одоо энэ өндөр барилгуудыг барьж байгаа инженерүүдийн тусгай зөвшөөрлийг эдгээр олгодог гинэ. Шах. Чи Монгол төргүү болцсон юм уу? Эзэнгүй болцсон юм уу? Хуйлгүй болцсон юм уу? Дөрмгүй болцсон юм уу? Одоо энэ өндөр барилгыг ерөнхий инженерийн хяналтанд барина. Ерөнхий инженерийн шалгалтыг зүгээр энэ түрээсийн байранд амьдардаг авгаа нөхөр хоёр олгон заяа. Онгоо юу? Японы солонгост ийм байх уу? Бодтоо. Тэгээ Монголын инженерүүдийн холбоо гэж шааж байна. Хуцаач. Би ч гэсэн Монголын инженерүүдийн одоо барилгын холбоо гэж байгуулчих л та. Болно шүү дээ. Төрийн бас холбоо шүү дээ. Төрийн бас холбоо чинь зүгээр олон нийтийн ажил хийдэг болохоос бүгд бүтэн Монголын лицензийг олгодог, шалгалтыг авдаг байгууллага биш заяа. Тэ. Тэгээ худлаа гуцаад хүн гүжирдээд авгаа нөхөр хоёр шааж. За ийм мэдрэл муутай юмнууд энд байж чинь жишээ нь. Ингээ хийх лайв бол их өн зэ. Энэ хоёртой юу ярих вэ те чаавас. Одоо энэ жилийн хувьд 1000 хүн бүртгүүлсэн гэсэн. За 1000 хүнээс яах вэ? Нэг хүнээс 10 сая нэгч гинэ. 10 тэрбум төгрөг энэ байран дотор эргэлдэж ш хараа. Энэ байран дотор 10 тэрбум төгрөг. За барилгын одоо энэ барилгын коллеж байгаа. Заавал нь барилгын хөгжлийн төв байгаа. Энэ 4 замын уулзар заяа. Ерөөсөө нэг юм хэлээ. Энэ өндөр барилгыг барихад ерөнхий инженерийн хяналтанд батлагдсан зураг төсвийн дагуу хийдий. Тэр зураг төсвийг баталдаг ерөнхий инженерүүдийг энэ шалгалтыг олгоно, лицензийг олгоно. Гошин шог. Дааш энэ нуруул яах вэ энэ барилгууд? Өнөөдөр чанаргүй барилгууд их баригдаж байгаа шүү дээ. Тэднийг эднэр олгож шүү дээ. Өнөөдөр эмч хүний эмчлэг эрхийг заяа. Эмч хүний эмчлэг эрхийг өнөөдөр хөөе. Энэ удгаасаа уцбулаацалтаа төрөний лайвыг устгаачлаа. Нушч. Эмч хүний эмчлэг эрхийг ахын нүднэслэг өгдөг. Эрүүл мэндийн яам олгодیں۔ Заяа. Монголын хуульчдын шалгалтыг заяа. Хуульч болох чинь 2 жил одоо ажилласан байх хэвээр хуульчаараа тийм ээ. Олон шалгаруулт бий. Тэгээд тэр хуульчийн шалгаруултанд ороход Монголын одоо хууль сахиулах байгууллага буюу Монголын авилгалтай тэмцэх газар тагнуулын байгууллагаас хяналтанд ор хуулийн шалгалтыг авдیں۔ Тэгсэн зүгээр энэ амбар дотор Монгол улсын зөвлөх инженерийн шалгалтыг зөвлөх инженерийн лицензийг олгоос олж шүү. Боддоо. Гачаа авгаа нөхөр хоёр. Тэгээд хүмүүс шалгалт өгье гэхээр зэрэг 10 сая тэнцүүлэн цаагуурчинд ийм ханш явж байна. Тэгээ эднийг шалгах энэ дуракуудыг. Тэ Батамглаа энийг зэгцэл. Чи барилгын сайд болцсон гэсэн энийг зэгцэл. Тэгээ худлаа өнө энэ удаа ингэж байгаа л да. Би энийг хардахтаа бол ойлгомжтой шүү дээ. Барилгын яамны сайд нь одоо ардын намын үе нөхөд байчканар байсан. Ийш нэг юм төрийн бас холбоо байгууллаа. Шалгалт авж байгаа байчканаас 10-20 сая төгрөг шаалаа. Ямар вэ? Тэгээ 10-20 тэрбум төгрөг жилдээ хийж шүү дээ. Мянга инженерүүдээс. Тэгээ инженерүүдийн лицензийг сунгана 10 сая. Ерөнхий инженерийн шалгалт аавна хэдүү 20 сая.
Тэгээ мянгаараа инженерүүд шалгалт өгнө. Бүх инженерүүд ярьж чинь заяа. Манай найз ч гэсэн барилгын компанитай. Наа чин зүгээр бухширсан газар, даварцсан газар гэж шин. Ийм л байна шүү дээ. Эний нөгөө ихэд машинаа тавьж байгаа юм даа. Тэгээд энэ бузар будаа юм над мэдээлэл нь ирсэн шүү дээ. Тэгээ эн чи одоо барилгын хөгжлийн төвөөс заяа. Жилд эн чи одоо ямар юм гэлээ энэ хуваараа нэг тийм экспресс ямар юм блэ? Юу хийгээд жилд 2-300 сая төгрөг авдаг баримт нь энэ байна надад заяа. Би харуулъя. Жинхэнэ бузрын удаачих за. Шалгалт өгөө тэнцээгүй байхад тэнцэхгүй гэдгийг шийдэж байна. Баримт нь байна. За энэ хараа энэ байна. За тэгээ энэ удаач жилдээ заяа. Жилдээ заяа энэ байна л да. Энэ хараа Баатрин ганц зэрэг гэж заяа энэ хараа. Баримт нь ирдсэн байна. Энэ хараа. Ингээд 24 оны 1 сард ингээд барилгын хөгжлийн төвөөс 10 сая төгрөг 405 сая гээд ингээд жилийн эцсээр 203 сая төгрөг авсан байна. 24 оны 1 сараас 25 оны 10 сарын хооронд. Энэ сошиалгаар явж штеп мэдээлэл нь. Тэгээ иргэнтэй бичсэн мессеж нь энд байна ш дараа. Нөө зурсаа энэ яах. Энэ хараа би бол нийслэлийн хөрөнгө оруулалтыг бүгдийг унгана гэж байна. Энэ бачка ингээ унгаа сууж идэв гинэ. Фэйсбүүк нь энэ хараа Ган Тулга Баатар гэж байчихсан. За би энэ Ган Тулга Баатарыг одоо би хараад олоод тийзээ. Ган Тулга Баатар гэж. Унгаач амархан шүү дээ. Харж байна уу? Фэйсбүүк нь нөгөө цараа. За би харъя. Ган Тулга Баатар гэдэг. Энэ скриншот. За би скриншот хийчихлээ нэ. Фэйсбүүк нь Монголын барилгын инженерүүдийн холбоо яа. Шалгалт өгөх хүсэлтээ ингэж хийлгэнэ гинэ. Зүгээр л Монголын инженерүүдээс энэ хоёр шалгалт аваад сууж байна. Авгаа нөхөр хоёр харж байна уу? Тий. За энэ бол ингээд фэйсбүүк нь мөн шүү заяа. За би нэг скриншотыг ингээ харуулчихсан. За байж ингээ яваад. Яа. Энэ фарам тархатах. Энэ улгаач чинь бас зуралддсан байна. Бузрын ярингууд зуралдчих шүү дээ навш. За тэгэнгүүтээ энэ ингээ шалгалт авна энэ улгаач заа хараа. Монголын барилгын инженерүүдийн холбоо тэгээд шалгалт авна. Монголын барилгын инженерүүдийн холбоо яа. Лаглаг шаан холбоо гэсэн чинь авгаа нөхөр хоёр холбоо. 30 жил болж байгаа гинэ шаадаг үстэй. Хоцсон үстэй хараа. Тэгээ энэ хоёр ингээд зөвлөх инженерийн шалгалтыг аваад авгаа нөхөр хоёр 10-20 саяар зарчвал тэгэл нөгөөдөл нь чанаргүй инженерүүд яах вэ? Тендер шагаал байж штеп. Ийм л байна штеп. За ингээ харъя. За энэ Баатрин бичсэн мессеж мөн үү? Над руу хүн скриншотыг явуулсан. Би бол нийслэлийн хөрөнгө оруулалтыг бүгдийг нь унгана гэж чинь заа хараа. Бүгдийг нь унгана гинэ. Унгаад яг чинь ахуул авах гэж байна улгаач чинь. Инженерийн ёс зүй байхгүй гэж ойлгож байгаа энэ. Тэгээд лаглаг шаанаа тий. Тэгээ сая нэр Баатар мөн байгаас тарал та. За ёо орол ицсэн. Нөгөө барьж байгаа нөгөө мөн бүтээн байгуулалт руу очив. Хулгаас нарт бол түүс надад бүтээн байгуулалт юм да. Ойрд очисонгүй. Нэр Баатрын фэйсбүүк хаяг. Инженер хараа энэ хараа. Тэ. Тэгээ манай дүү хөргө шалгалт өгсөн ч ахаа. Унаг нэг нэ. Тэгээ тэнцвүүлэл нэг байж гад ундан жуулчих гэж гинэ. Тэнцвүүлээд өгөө 10 сая. Эрхэжин сунгаад өгөө 20 саяг шааж байна. 1000-ыг 10 саяг 1000-аар өгч хэдүү? 10 тэрбум. 1000-ыг 20 саяар үрж хэдүү? 20 тэрбум төгрөг. Энэ амбар дотор ийм мэргэлдэж байна. Авгаа нөхөр хоёр. Тэ. Энэ нэг балер авгаа, энэ нэг балер нөхөр хоёр аа. Ийм л байна шүү дээ. Одоо Монголын төр нэр юу болоод байна те? Чи лицензийг одоо хятад одоо энэ барилгын инженерийн шалгалтыг хятадын барилгын яам авдаг шүү дээ. Японы барилгын зөвлөх инженер, ерөнхий инженерийн шалгалтыг Японы барилгын яам аван заяа. Барилгын хөгжлийн төв нь авдан заяа. Тэгсэн чинь Монголд энэ амбар дотор авгаа нөхөр хоёр аваа сууж байна. Түрээсийн байранд аа. Боддоо 1000-аар шалгалт авна. Сургалтыг шааж чинь. Уучлаарай манай техникийн сургуулийг татан болгочих. Сургалтыг техникийн сургууль ордё. Техникийн сургуулийн эрдэмтэн доктор багш нар ордё барилгын заяа. Бакалаврын сургалт орно, магистрийн сургалт орно, докторийн сургалт орно. Энэ сургалт орно гэж шаадаг улгаачуд. Тэгэл ингээ мөнгө шагаа сууж чинь. Авилгал энийг шалгах, прокурор шалгах. Энэний ард чинь ингээ төрийн лицензийг энэ хоёр хулгайч зараа сууж шít. Мэдээлэл нь ирж шүү. За ингээ мэдээлэл шүү. Нэг дүүгийнхаа хүсэлтээр лайв хийлээ. Манай дүү инженери, ерөнхий инженерийн шалгалтанд орё гэсэн чи хаа 20 сая төгрөг хэрэгтэй байна.
мөнгө зээлэж гişаач яах ч байгаа гэсэн чи ахаа би шалгалтанд орох гэсэн. Нэг дуракууд ингээд дунд нь жуулчлаг гарууд нэхэд байна. Эдгээр чинь хулгайч ерөөс ил зарддаггүй. Хулгай хийхин тулд хулгайчаар зам өрөө балладаг шиг энэ дуракууд нэг хамаарл үгүй хамаатан садангараа жуулчлаа шааж байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Ийм байна, ийм бузрууд их байна заяа. Хийх лабууд их байна, хасар их байна. Сайн харал та. Намайг ингээд үнийн насаа гэсэн чи хөөгөөд ингээд авгаа нөхөр хоёр ингээд үлхээд бараг зодтолдох нэ. Би одоо эдгэртэй барилцаад авахд яах вэ? Хамраас ингээд цус адраад байгаа юм чи. Хүний цусны эргэлт ингээд эргэлдээд балраа шүү дээ. Ууц булаагаа дунтраж түрүүний лавигаас унтраа гайцсан. Шүлжээ унгаж тавьчихсан юм хаашаа. Хоёр дахь лав юм шүү манайхаа. За юм байна. Монголын барилгын нам юу үйдэг юм бол гинэ. Ийм биш шүү дээ. Тэ. За барилгын яам хойш засгийн газраа Монголын барилгын зөвлөх инженер, ерөнхий инженерүүдийн шалгалтыг зүгээр авгаа нөхөр хоёр амбар даваа сууж байна. Тэгээ авгаа нөхөр хоёрын амбараас зөвлөх инженерийнхаа эрхийг лицензийг авсан хүмүүс байшин дээр хяналт тавьж байна, барилга байшин бариулж байна. Энэ байшингууд нуруул яах вэ? Нуруул иргэд амнасаа алдна. Энэ барилгыг ингэж тоглоулахгүй. Монгол улсын хөгжил дэд үтцтэй байдаг. Дэд үтцийн салбарын гол салбар нь барилгын салбар байдаг. За юу. Барилгын салбарыг зүгээр авгаа нөхөр хоёр энэ зүгээр лицензийн зарж байна. Би дахин хэлье. Тэнэг мангар мал ойлгохоор ярьлаа шүү. Хуульчдын сонгон шалгаруултыг тагнуул АТ-г хяналт тавьж авдгийг. Тэгсэн чинь зүгээр барилгын зөвлөх инженер, ерөнхий инженерийн шалгалтыг лицензийг авгаа нөхөр хоёр амбарт олгож байна. Монголын барилгын салбар дампуурлаа. Батамглаа. Чи нэг анхаар ойлгосноо. Энэ мө хоёроос юу гэсэн юм бэ? Дүрм журм шаацсан. Хуцаач. Хөө би ч гэсэн одоо юу айл та. Одоо жолооны шалгалтыг би аав. Юух. Өнөөдөр жолооны үнэлгээг яах хэвээр. Замын цагт авдаг шүү дээ. Тэ? Жолооны курс өөрөө шалгалт авдаг юм уу? Хувийн компани өөрөө сургалт хийгээд өөрсдөө шалгалт авдаг юм уу? Тэгэхээр энэ хоёр өөрсдөө сургалт хийгээд өөрсдөө шалгалт аваад Монгол улсын ерөнхий инженерийг олгоцсон шааж шүү дээ. Боддоо. Монгол улс бүгд бүтэн барилгын яамтай үстэй. Эсвэл татан буулга. Тэр Батамгалан гэдэг балаа дуракийг. Барилгын яам дампуурч дууслаа. За юм байна. Тэр баяртай. Нэг бузартай юмыг лайвдлаа. Өдөөс хойш энэ 5 толгой төмөр зам дээр очино. 25 сая төгрөгөөр ерөнхий нэгтлэн бодогчдод тэтгэмж олгоод хөөж явуулсан. Монгол улсыг 25 сая төгрөгийн хохирол учруулсан. Өөрийнхөө найз нөхдийг тавьсан. Завхан аймагаас бүрв жаргал байхаа. Завхан аймагаас сургууль аваагүй сургуульгүй хоосон гоцроод ховдод дээд сургуульд ороод ховдын дээд сургуульдаа бүр хөөгдөн барин муу сураад төгссөн юм билээ ч баа. Тэ. Тэг ховдын хүргэн болсон. Ховдынхны татаасаар 5 толгой төмөр замын дарга болцсон. Тэгээд ховдын улс төрчдийн хамаарал үхий амнаас садныг даргаар аваад сууж байгаа 5 толгой төмөр замын дарга пөрв жаргал гэж бузар дээр өдөөс шүчлээ авин зөө. Хийх лав их байна. За 4 2 та.